Косинус арксинус 3-1 энэ хэдтэй тэнцвэ гэсэн бодлогыг өгдөг. За бид шууд олж чадахгүй. Тийм учраас ийм томьёог саная. Синус квадрат альфа дээр нэмэх нь косинус квадрат альфа гэдэг бол нэгтэй тэнцвэ байдаг. Энэ бол тригонометрийн үндсэн адилтгал. Бид нар энийгээ бодож чадахгүй байгаа учраас энэ томьёог ашиглаж бодно. За өөрөөр хэлэх юм бол синус квадрат арксинус 3-1 нэмэх нь косинус квадрат арксинус 3-1 гэж бичих юм бол энэ бол нэгтэй тэнцэх ёстой. Өөрөөр хэлэх юм бол альфагийнхын оронд арксинус 3-1 арксинус 3-1 байх ёстой. Тэгээ энэ хоёр нь хоорондоо адилхан байгаа учраас үндсэн адилтгалаараа нэгтэй тэнцэнэ. За бид нэр бол мэдээж хэрэг энийг олж чадахгүй байгаа. Гэхдээ энийг нь олж чадна. Синус арксинус 3-1 гэдэг бол 3-1-тэй тэнцэнэ. За энэ дээр квадраттай байгаа учраас 3-1-ийн квадрат буюу 9-1 гэж гарч ирнэ. За 9-1-ийг аргачнаа болоод хасах юм бол косинус квадрат арксинус 3-1 гэдэг бол 1-ээс хасах нь 9-1 буюу ерөнхий өргөхлөөр 9-8 болно. 9-8. За квадрат нь иймтэй тэнцвэ. Бидний олгож байгаа косинус арксинус 3-1-ийн квадрат нь иймтэй тэнцвэ. Тэгэхээр косинус арксинус 3-1 гэдэг бол нэмэх хасах за 9-өөс нь язгуур 3 гараад ирнэ. 8-аас нь 2 язгуур дор 2 гарч ирнэ. За ийм бол. За гэхдээ нэг зүйлийг анхааръя. Энэ бол нэмэхүү эсвэл хасахгүй аль нэг нь гарч ирэх ёстой. За нэмэх гарчгүй хасах гарчгүй гэдгийг энд тайлбарлая. Косинус арксинус а гэж баг. За а-гийн оронд мэдээж хэрэг 1-ээс бага тоох ёстой, хасах 1-ээс их тоох ёстой. За ийм байгаа тохиолдолд арксинус үүрэг голдно. За тэгэхээр арксинус гэж байгаа учраас а маань координатын хавтгын босоо тэглэгийн 1-ээс бага хасах 1-ээс энэ хооронд байж тодорхойлогдно. За энд байгаа ямар ч а-гийн хувьд бол за жишээлх юм бол а энд байсан гэж бодъё. Энэний хувьд арксинус нь тойргийн баруун хагастай гарч ирдэг. Өөрөөр хэлэх юм бол энд гарч ирнэ. За яагаад энэ тодорхой тригонометрийн уруу функц гэсэн хичээл төрөөс үзээрэй. За энд гарч ирсэн ямар ч утгыг одоо а нь босоод хэлэхтэй байлаа гэж бодоход энэ тэг шараар бодогдсон хэсэгтээ гарч ирнэ. Шараар бодогдсон байгаа хэсгийн аль ч косинусын хувьд бол утга нь энд гарч ирнэ. Өөрөөр хэлэх юм бол тгээс 1-ийн хооронд гарч ирнэ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр ийм хэлбэртэй илэрхийлэл үргэлж нэмтэнтэй байдаг гэсэн үг байна. Тэгэхээр бид нар энэ дээр нэмэх хасах биш үнийг арилгаад нэмэх тэмдэг тавина гэсэн үг байна. За яг үүнтэй адилханаар синус косинус а гэж байх юм бол а-гийн оронд хасах 1-ээс 1-ийн хооронд ямар ч тоо байсан гэсэн энэ бол нэмэх гарч ирдэг. За энийг нь өөртөө шалгаж үзээрэй. За ойлгохгүй бол хичээл рүү орж байгаад үзэж болно. За энэ жишээ 1. За одоо жишээ 2-ыг авч үзье. Синус косинус 9-ийн 2 язгуур дор 2 энэ хэдтэй тэнцвэ гэсэн бодлого өгдөг. За мөн л адилхан үндсэн адилтгалаа авчи. Синус квадрат альфа гэдэг бол альфа дээр нэмэх нь косинус квадрат альфа гэдэг бол нэгтэй тэнцвэ байдаг. Тэгэхээр энд байгаа альфа гэж үзээд синус квадрат косинус 9-ийн 2 язгуур дор 2 дээр нэмэх нь косинус квадрат косинус 9-ийн 2 язгуур дор 2 гэдэг бол нэгтэй тэнцвэ байх ёстой үндсэн адилтгалаар. За бид нар энийг мэдэхгүй байгаа. Харин энийг нь мэдж байгаа. Косинус
9-ний 2 язгуурдаар 2 гэхээр шууд энэ гарч ирнэ. 9-ний 2 язгуурдаар 2. За тэгээд эндээ квадраттай учраас энэний квадрат бол. За 9-ийг квадрат зэрэгжүүлэх юм бол 81 болно. За 8-ыг квадрат зэрэгжүүлэх юм бол энийг квадрат зэрэгжүүлэх юм бол 8 бол. За энийг аргач нь оруулж хасна. Гэх юм бол синус квадрат косинус 9-ний 2 язгуурдаар 2 гэдэг бол 1-ээс хасах нь 81-ний 8 буюу 81-ний 73 гэж гарч ирнэ. За квадрат нь иймтэй тэнцүү байгаа учраас бидний олох гэдэг синус косинус 9-ний 2 язгуурдаар 2 гэдэг бол эндээс язгуур гарна. 81-ээс язгуур гарахаар 9 гараад ирнэ. 73-аас язгуур гарахгүй учраас 73 хоёр нь ингэж бичиж байна. За уртталт нь энэ дээр бол нэмэлт нүдтэй байдаг гэдгийг өмнөх жишээнд тайлбарласан учраас шууд нэмэх.